За смарт технологи гэд хүн болгоно л ярьдаг те. Хэрэглээ талаас нь харах юм бол ямар нэгэн тоног төхөөрөмж эсвэл ямар нэгэн бит зүйл өөрийн гэсэн софтвертэй, өөрийн гэсэн програмтайгаар хүнтэй харьцахад илүү амархан, хүний хүрснийг ойлгодог, хэлснийг ойлгодог, хариу үйлдэл үзүүлдэг ийм төрлийн бит болж хуурж байгааг смарт технологи гэж хэлэх байна. За 2 дугаар дайнаас эхлээл одоо хамгийн радар гэл онгоцнууд бүгд өөрсдийн гэсэн аппараттай ухаалаг болж эхэлсэн тий. Эхлээд ингээд цэргийн технологиуд бүгд ухаалаг болж байгаад энэний дараагаар эхлээд хүмүүсийн ажлын багаж ухаалаг болж эхэлсэн тий. Хүн болгон том компьютертэй болоод тэгснэ гар утастай болоод iPad-тай болоод ажлын багажууд ухаалаг болсны дараа хүнд энэ смарт технологийн хэрэглээ бүр ердийн амьдрал руу, өдөр тутмын амьдрал руу хүртэл орж эхэлж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн хандлага бол гэрлүүн, машин луун, эсвэл гадаа гудамж руу смарт технологиуд орж байгаа. Ийм хандлага байна. Орчин үеийн залуучууд маш бүтээмжтэй, маш тав тухтай, хурдтай амьдрахыг хүсэж байгаа тийм. Яг энэ утгаараа ямар технологи хүний амьдралд илүү их нэвтрээд байна вэ гэхээр хүмүүсийг гадуур хөдөлгөөнтэй байжсэн ч ажил нь бүтчихэд, гэртээ мартаа явсан ч гэр нь окей байдаг тийм. Тэгээд байнга өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ, гэр оронтойгоо, ажилтайгаа байнгын холбоотой байдаг. Яг энэ боломжийг нь одооны орчин үеийн смарт технологийн хөгжил бий болгож байна. За смарт технологи хүний ажил дээр ярихад бол мэдээж хамгийн том зэвсэг нь бол компьютер, миний гар утас байгаа тийм. Гар утаснаас би өнөөдөр бүх төрлийн файлыг дуртайгаараа бусдад хүргэж байна. Компьютер дээр юм хадгалах шаардлагагүй, үүлэн систем дээр хадгалаад дуртай үедээ зураг файлуудаа татж гаргаж ирж байна тийм. Энэ мэтчлэн ухаалаг одоо технологи маань миний амьдрал ажлыг бол үнэхээр хурдтай болгож байгаа. Хурд гэдэг бол маш чухал. Ойрын нэг 10 жилдээ магадгүй миний машин, миний гэр ухаалаг болж харж байгаа. Би бол тоонд их дуртай, юмыг тоогоор их харах дуртай тийм. Одоо жишээ нь миний карантины ус хэрэг гоож чинь, миний гэрэл ямар зарцуулалттай байна. Би гараа явахад хаана маань аль электрон хэрэгсэл маань тоо гэдээд байна тий. Энэ болгоныг би тоогоор ингээл утсан дээрээ болж өгвөл нийт хэлсэн дээр харж байгааг хүсдэг. Саяхан нэг юм уншиж ирсэн байна. Хүн одоо хэрэг ус хэрглэж байгаагаа хянаад эхлэхээр өөрөө ирэхгүй хэмнэхийг хүсдэг. Тийм учраас 20%-аар хэмдэгч гэдэг юм уу тий. Дуртай үедээ хаалт сууж байгаад гэрийнхаа бүх цахилгаан хэрэгслийг удирдчихдаг. Гэрээсээ гарч явахдаа хөшгнүүдээ автоматар хааждаг ч юм уу тий. Үгүй бол шүршүрт орохдоо дуртай дом маань дагаад басч идэг ч юм. Тийм л байранд амьдрахыг бол төсөөлж мөрөөдөд байгаа. Миний сонголт Santo Smart Apartments.